За сайн байцгаана уу? Спорт хангах эрдэм хилгийн төвийн эрдэм хилдгээ сургууль судалгааны албаны ажилтан Ширэл байна. Өнөөдөр тамирчдын урт хугацааны хөгжлийн цагаарыг танилцуулж байна. Чүгийн спортын хөгжлөн зөвхөн медаль, амжилтын төлөө өрсөлдөхөс хайж бие биелдэр сэтгэл зүй, ёс суртахуун, нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх өргөн хүрээний зорилготой болсон. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад хүүхэд өснөр үе залуучуудын сэтгэхүй физиологийн онцгтон толгуурласан шатлсан хөгжлийн тогтолцоог үндсэн бодлого болгож байна. Тамирчны хөгжлийн төрсөн цагаас нэгтээд насан туршийн идэвхтэй амьдралын хөтлөн үе шаттайгаар удирдах шинж тухайн суурилсан тогтолцоог бий болгох зорилготой. Энэ загвар хэдсээр тамирчны зөвхөн дэвжид бас амжилт гаргадаггүй, харин насан туршдаа эрүүл амьдралын хэв маягтай нийгэмд үлгэр дуурайлт үзүүлдэг болон төлөвшөх чанарыг нь өөрчлөх явдал юм аа. Хамгийн ихний үе шатнууд идэвхтэй эхлэл буюу тэгээс 6 нас. Тэгээс 6 нас бол хүүхдийн мэдрэл булчингийн хөгжил хамгийн их тэмтэй явагддаг үе. Энэ үеийн хүүхдийн эмх журагтаар суулгах гэхээс илүү биеийн олон бот хөдөлгөөнийг оруулах, тэдний тарих мэдрэлийн холболт хурдтай хөгжих үндэс нь болж өгдөг. Хүүх, өсрөх, авирах, шийдэх, мөлхөх гэх мэт төрөлхийн хөдөлгөөнийг ирээдүйн бүх спортын техникт суурь болж өгдөг. Тиймээс активистар буюу энэ спортын төрөл сонгох шаардлагагүй, харин тоглоомын аргаар хөдөлгөөнийг баялаг туршлах, хоригдлуулах нь хамгийн чухал. Ингэснээр хүүхэд дараагийн үе шат амархан тасан зохицдог. Төр шат буюу 6-аас 9 нас. Энэ шатанд хүүхдийн хөдөлгөөн эвдүү хурдтай хөгждөг тул энэ үеийн суурь шатрыг автлаг цавх гэж үздэг. Хүүх, харих, шидэх, тэнцвэр барих зэрэг бүх спортын үндсэн элементүүдийг системтэй эзэмшүүлэх нь насанд хүрсэн дараагийн шатны амжилтанд суурь болгодог. Энэ үе нь спортоор хит мэргэшүүлэх нь тохиромж. Энэ үеийн хөдөлгөөний цагаан толгой гэж үздэг. За дараагийн үе шат суралцах үе шат буюу 9-12 нас. Энэ насанд хамгийн үр дүнтэй үе. Энэ үеийг ур чадварын автан үе гэж нэрлэдэг. Хүүхдийн биеийн бүтэц хөнгөн уян хатан байдал нь өндөр, турших чадвар нь сайн байдаг тул спортын үндсэн техникүүдийг яг энэ насанд нь баттай тогтдог. Олон төрлийн спорт туслуулснаар хүүхэд өөр тохирох төрлөө илүү зөв сонгох боломжтой болдог. За дараагийн үе маань бэлтгэл суралцах буюу 12-оос 16 нас. Энэ үеэр өсөлтийн оргил хурд буюу peak height velocity явагддаг бөгөөд тамирчны биеийн бүтцийг өөрчилдөг. Ийм тэсвэр хөгж хурдны бэлтгэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй өсөлттэй өөрчлөлтөө уялдуулах хийх шаардлагатай. Хит ачаалал өгөх нь бэлтгэлийн шалтгаан болгодог тул үндэслэлтэй мониторинг, биеийн бүтцийн сорил хөдөлгөөний шинжилгээг тогтмол хийж байх нь чухал. Энэ үе нь ирээдүйн тамирчны биомеханик, тэсвэрийн багтаамж төрөлдөх тул стратегийн үе шат юм аа. За дараагийн үе шат нь өрсөлдөхөд суралцах буюу 16-аас 18 нас. 16-аас 18 наснд тамирчин өөрийн спортын төрлөө бүрэн сонгож мэргэшил ихтгэн тавьж өгдөг. Тэмцээний стрессийг даван туулах, өөрийн сэтгэл хөдлөлийг удирдах, тактик боловсруулах, сэтгэл зүй техник өссөн чадварыг хөгжүүлэх, ялалт ялагдлыг дөвнөн ойлгож, өөрийн бэлтгэл, өөрийн хариуцлага гэдгийг ухамсарлах чиглэлийн нас байдаг. Энэ үе шатнд тасалжуулагчийн зөв төлөвлөлт, спортын сэтгэл зүйн дэмжлэг, нарийжсэн стратеги нь маш чухал үүрэгтэй. Өрсөлдөх чадвар буюу 18-аас 21 нас. 18-аас 21 наснд тамирчин үндэсний шигшээ баг, төв дэлхийн түвшинд тэмцээнүүдэд оролцож эхэлдэг. Ачааллын хэмжээ, оргил түвшинд хүч, бие биелдэр, сэтгэл зүй, тактикийн гүйцэтгэл бүрэн мэргэжсэн байх шаардлагатай. Энэ бэлтгэлийн чанар микро градучлал, биеийн бүтцийн өөрчлөлт, нарийн хяналтын амжилтын үндэстэн болж өгдөг. Тамирчин техникээ төгөлдржүүлж, өрсөлдөгчөө судалж, багийн системд бүрэн уялдах ёстой болох амжилт руугаа чиглэсэн мэргэжлийн бэлтгэлийн үе шат руу чиглэх ёстой гэдэг юм аа. За дараагийн үе шат бол ялцад суралцах буюу 20-23 нас. 20-23 нас бол олон улсад медаль хүртэх хамгийн идэвхтэй нас. Оргил формоо тааруулах буюу оновчтой удирдах, сэтгэл зүйн доктортой байдал, өрсөлдөөний стратеги, техник, тактикийн нарийн мэдрэмж бол маш чухал. Олимпикийн А зэрэглэлийн тэмцээнүүдэд ялт байгуулах тул биеийн чадах төдийгүй сэтгэл зүйн анхаарал төвлөрөл өндөр түвшинд ажиллах ёстой. Энэ үеийг тамирчны мэргэжлийн оргил, амжилт хүрэлтэх эрчимтэй хөгжих үе юм байна. За дараагийн 9 дугаар шат бол мэргэжлийн амжилт буюу 23-аас дээш насны мэргэжлийн амжилт. За 23-аас дээш наснд тамирчны карьер оргилдөө өргөж тогтворж амжилтын олон жил хадгалагдах шаардлагатай болдог. Бэрт гэмтлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргэлтээ оновчтой удирдах, эрүүл мэндийн менежментийг хийх урт настай спортын үндэстэн болж өгдөг. Дэлхийн олон оронд энэ үе шатнд тамирчны техникийг төгөлдрүүлж
төгөлдрчлөлт нь илүү анхаарч сэтгэл зүйн дээд түвшинд бэлтгэл төвлөрдөг. Хүмүүс спортын дараах амьдралдаа төвлөрөх өөрийн туршлагыг хойч үедээ дамжуулах нь чухал ач холбогдолтой байдаг юм аа. Доор үе буюу насан туршийн спорт, active for life. Спортын идэвхтэй карьер дууссан ч дасгал хөдөлгөөн бол амьдралын салшгүй хэсэг хэвээрүүлэн кончны амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлсэн байдаг тул энэ мэдлэг туршлага хүүхэд залуус нь олон нийтэд түгэж өвлөр дөөрөөл бий болдгоо. За спортын зөвхөн дэвжээний ялтаар хязгаарлагдах бос харин эрүүл идэвхтэй зөв хандлагатай иргэн бэлтгэх нийгмийн үнд систем юм аа. Ингэснээр спортын үндэс нь амьдралын турш дадал олон хөдөлгөө. За анхаарал тавьсанд баярлалаа.